За баг пост болгондоор нэгийн зэрэг бол заавал ийм галиг үгний маргаан орж ирдэг. Тэгэхээр би сая энэ асууж байгаа энэ Паблам сая юу хийсэн бэ те? Илтгэсэн үү? Үг хэлсэн үү? Яриа хийсэн үү? Тэгэхээр чи энийг спич гэд биччихлээ гэд маргаан хийгээд байгаа хүмүүс маань нэг энэ зэрэг бидний нөгөө уугал үг гэж хэлдэг. Аль хэзээний монгол хэлэнд нутагссан энэ үгээр тэр тэмдэглэл дотроо илэрхийлүүлэх гээд шаардлага тавиад байгаа байхгүй да. За тэгэхээр зэрэг өнөөдөр бидний хамтдаа бодох ёстой асуулт бол энэ юм байна. Би энэ спич хийх гэж биччихээд буруутчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ спич хийх гэдэг энэ саарл дуурагч нь өөрөө манай энэ монгол хэлэнд ингээд бид нар хэрэглээд татсан энэ үгнүүдтэй бүтэн давхарлах юм уу? Энэ бүх дугуйнууд чи өөрсдөө бүтэн давхарлах юм уу? За одоо жишээ нь манай Молризен докторийн үзлэр бол бүр огт давхарлахгүй гэж байгаа шүү дээ. Бүр огтын орчуулах боломжгүй гэж. Бас тэр нэг бодлын тийм юу. Одоо бүхэл их хэлний томчууд одоо Chomsky ч вэ нөө Wittgenstein ч вэ нөө те хэл тухайн тэр орчиндөө ингээд бас юм тухайн орчин нөхцлөөс нөхцөлдөж ингэж утгаа олон бийжнэ гэдэг байхгүй. Тэгэхээр чин тэндээс нь тасалж авчираад Монголын энэ орчинд бүрэн орчуулагдахгүй юу гэдэг ямар нэг л үг шүү дээ. Одоо жишээ нь даад аав гэдэг үг яг аав гэдэг үгтэй утгын хувьд яг давхарлах уу? Магадгүй үгүй байхгүй. Тэгэхээр зэрэг тэр бичиж байгаа хүн чинь өөрөө тэр дээгүүр цохицсан хэсгийг дотроо утга агуулгыг бодоод галын үгээр тэмдэглэчихэд шүү дээ. Тэ? Тэр утга агуулга нюансыг илэрхийлэх гэдэг. Тэгэхээр энэ маргаан маань ер нь одоо энэ оюун цэцэг докторийн слайд хичээлээс орж ирж байна. Энэ иймэрхүү галын үгний маргаан юун дээр гараад байна гэхээр үгийн сангийн бүрэлдэхүүн гэдэг маань ерөнхийдөө ингээд томхон хуваавал энэ уугал монгол үг те манай. Тэгээд зээлцэн үг. Зээлцэн үг гэдэг нь энэ их хвчлэн ер нь галын үгийг хэлээд. За тэгээ олон улсын чанартай ер нь юм стандарт мэргэжлийн үгнүүд ч юм уу те. Ингээд томхон хуваавал ийм бүрэлдэхүүнтэй байдаг гэдэг чинь. Бид нар ингээд надаас шаардлага тавиад байгаа уугал монгол үгээр бичгээд шаардаад байгаа тэр шаардлага дотор ч нь өөрөө нутагшсан зээлцсэн үгүүд те хэдэн хувьтай байна гэдэг нь. За их ер нь хэлэнд бол яг нэг 30% гэгдэж болол одоо судалгаанууд дээр те их хэлэнд. Мэдээж тухайн соёл дэлхийн одоо энэ соёлын харилцаанаас ангид аслагдаад жишээ нь Амазоны ширэн гэдэг энэ төр байдаг штэ өөрийнхөө хэлээр аваа дуудлагаар харилцаад байж идэг тийм хэл байх тусмаа энэ зээлцсэн үгийн сан мэдээж бага байдаг. Яг өөрсдийн дотоод одоо локал тэр хэлээр яриад байждаг. Тэгэхээр манай монгол хэлэнд энэ хувь хэд орчим байна вэ гэдэг бол их сонирхолтой. Яг миний ингээд харж харцуулсан судалгаануудаас харахад бол нэг 30% гэж үзэж байна. Эсвэл бүр зарим нь бүр 2 монгол үг тутмын нэг нь одоо зээлдмэл буюу орж ирээд галг нь манай монгол хэлэнд нутагшаад аваа зүуд нийцтэй болоо суудсан. Ийм үгийн сан юмаа гэж үзэж байгаа. Зэрэг би чи тэр түрүүний слайд дээр анзаарсан бол чи тэгээд буцаагаад бас маргаан хийгээд байгаа шүү дээ. Буцаагаад маргаан хийхдээ би тэгж хэлдэг байхгүй. Чи намайг галиг үг хэрэглүүлэхгүй, зээлцэн үг хэрэглүүлэхгүй бич гэж байгаа юм бол одоо чи надад бичиж байгаа наад комментуудаасаа бүх зээлцэн үгээ хас. Тэ? Бүх зээлцэн үгээ хас. Одоо жишээлх юм бол энэ төвд хэлнээс орж ирсэн эрэмб тэ? Эрэмб ч юм уу одоо энэ эрэмб туртай хүмүүс за самгарт хэлнээс шүлэг махбод тэ? Бид нар энэ зээлцэн үгийг хасаад монгол хэлээр сэтгэнэ гэдэг юм бол үндсэндээ тэр мэдхгүй ямар нэг абстракт сэтгэлгээний боломж бол монгол хэлэнд дуусах байна. За юу гэхээр signifier гэж үг хэлж байгаа гэхээр бидний энэ бичээд байгаа яриад байгаа энэ үгийг хэлж байна. Ийм семантик өөрийн гэсэн утгатай. Signified гэдэг нь тэр үгээр заан нэрлэж байгаа тэр үзэгдлийг хэлж байна тийм үү. Гэтэ заавал бодит ертөнцийн феномен халбгүй шүү дээ үзэгдэл. Хүний сэтгэлийн үзэгдэл гэж болно. Тэгэхээр зэрэг бид нар түүхэндээ ингээд бараг 30% та 40% та гадаад хэлнээс ч юм уу гадаад соёлоодаас ийм их үг аваад нутагшуулсан байна гэдэг чинь бид нарт үг бол заавал ингэж бүтэн циклээр ингэж өөрийнхөө утгыг цаанаа signified юмс үзэгдэлтэйгээ юм тий. Тэгэхээр бид нар үг зээлдэж авахд энэ signified соёл нь үзэгдэл нь тийм ээ эд хэрэгсэл нь ингээд цуг орж ирсэн энэ процесс манай түүхэнд яваад байсных л юм гэсэн үг шүү. Тэгэхээр дараагийн слайд нь. Тэгэхээр зэрэг бид нар одоо өнөөдөр
нэг энэ доотлын энэ хагас дээр ч юм уу те энэ хоёр хүрэн дээр ч юм уу энэ угуул үг дээр хэлний хэрэглээгээ байр гэд шахаад ангууд дээдлийн энэ нөгөө нэг энэ процесс те энэ хөгжиж байгаа тэлж байгаа энэ процессыг ер нь бол зогсоочих гээд үзээд байгаа юм болчиход байгаа юм. Зогсоочихгүй үзээд. Тэгэхээр энэ чинь ганц монгол хэл биш. Ерөөсөө энэ бүтэн циклээр л хэлний процесс, энэ дэлхийн хүн төрөлхтний харилцаа, сэтгэлгээний оюун санааны өвтэй ингээд яваад явж байгаа шүү дээ. Одоо чинь бид нар мэднэ англи хэл. Англи хэл өнөөдөр зөвхөн British одоо Empire, British эзэнт гүрэн гэдэг оршин тогтнож исэн доо биш. Хэлний өөрийнх нь тэр дотоод бүтцэн өөрөөр хэлбэл тэр signified тэр заан нэрлж байгаа тэр ертөнц нь өөрөө бүх хэлний давуу талыг авч комплекс болж ирсэн тулдаа дэлхийн бүх хэрэглээнд үйлчлээд байж. Одоо яасан латин хэлнээс юуны Франц хэлнээс абстракт хийсвэр хөгтгөнүүд авсан байна тийм ээ. Латин хэлнээс одоо энэ философийн үндсэн суурь гэх юм уу хэлнийхээ бүх утга зохиол талын, грекээс бас энэ урлаг утга зохиол талын тийм герман хэлнээс бодвол одоо илүү инженерчлэх юм уу илүү материалын талаас суурь авсан байж таа. Тийм учраас өнөөдөр дэлхийн нийтээр англи хэлийг нэгдсэн хэлтэй гэж болоод байна. За энд би япон хэлнээс яг нэг жишээ оруулж ирсэн. Түрүүний манай спичтэй холбоотой. Япон хэлэнд хаппио хацуген гэдэг одоо үг хэлэх, илтгэл хийх гэдэг энэ өөрийнх нь уугуул ханзны гаралтай өгнүүд нь байж байгаа хгүй. Гэхдээ японочууд ямар амбицтай арт түмэн бэ гэхээр дэлхийн тэр дээдлийн signified дэлхийн тэр модерн те модернизац гэдэг дааш мэйжинг шинжил тэрийг ер нь бол гүйцэж хийнэ гэдэг ийм зорилго ус үндэснээрээ тавиад тэр зорилготойгоо цуг юу хийсэн бэ гэхээр доор нь signifier хэллийн заавал цуг авч явдаг. Тэгээ авч явах арга нь яадаг вэ гэхээр нөгөө гурван ертөнц шүү дээ цагаан толгойн гурван хирагана, катагана, латин үсэг. Тэгэхээр катагана буюу гадаад үг бичдэг зориултын цагаан толгойтой тэрүүрээ зүгээр бичээл авчдаг. Тэгэхээр энэ speech гэдэг байж байна. Presentation гэдэг байж байна. Тэр урт богино ерөөсө подлихгүй хамаахгүй зүгээр л катаганаар бичиж авчдаг. Тэгээд бид нар одоо ингээ бизнесийн харилцаан дээр байж хад намайг гараад чи нэг хаппио хийдэ ч юм уу нэг илтгэдэй гэж бол хэлдэг. Speech хий те. Тэгэхээр тэр намайг speech хийгээд энэ япон хэлээр хэлж явах та тэр speech гэдэг тэр цаад хэлэнд нь байжсэн нюанс тийм үү? Илтгэх тэр speech хийх урлаг тэр одоо яг л тэр speech гэдэг тэр нюансаараа хий гэж аахгүй. Тэгээ яг практик дээр энэ чинь нөгөө нэг ноцолцоор байгаа зүйлдээ бол яг үнэхээр ингээд нэг зовлон үзсэн ламч чөлөө нөгөө жор мэддэг жавханц чөлөө нэг тэр шиг ингээд болж ирж байгаа хгүй. Яг монголчууд хизээ ямар ч юм зөрчилгүй ямар ч тэмцэлгүй хүлээж авч гинөө гэхээр би жишээ нь энэ одоо хоёр постын эхнийх нь Алтай таван богд Монголын байгалийн тухай тийм ийм уламжлалт ийм соёлын агуулга дотор ингээд пост бичиж гаргахад надад зээлтмэл шинэ зээлтмэл үг хэрэг баг байхгүй байхгүй. Амьдрал үргэлжлсээр байна те байгаль дэлхийн оршсоор байна. Хүний сэтгэл хүний амьдрал бол яг тэр өөрөө өөрсдөө илэрхийлэхэд бүрэн төгөлдөр тэр хэл нь хөгжсөн ингээд байж байгаа. Дараагийнх нь одоо чинь дэлхийн худалдааны тань те ингээд ямар нэг системийн тухай агуулга бичих болоод ирэхээр системийн мэрэгжлийн шинэ жаргон хэрэгжилж бичих болд. Тэгэхээр доор нөгөө хэд маань ингээд заавал гарч ирнэ. Одоо энэ хоёр ном байна тий. Одоо чинь энэ зэнхэр дотор ийм онлайн системийн тухай сэдвүүд орчиж байгаа. Тэгээл манай одоо өөрсдөө бичдэг хүмүүс хүртэл тийм реакц гаргаж ш тийм тий. Одоо чи реакц гэчлээ. За энэ Сосикигийн энэ роман дотор бол би япон хэлийг нэлээд жоохон дарж бичсэн монгол болгож энэ тал руу тий литератур утга зохиол энэ тал руу бясалгалын ертөнц бол манай монгол хэллэг хүчтэй юм лээ. Тэгэхээр буддын суурьтай. Тэгэхээр их марцсан бас нэг нөгөө зүгээр байхгүй одоо молоо доктор шигтэй. Өө чи одоо нөгөө Японы аягүй монгол бол хайцсан байна. Тэгэхээр бид нар энэ донд нэг тийм гоё юм reasonable те яг нэг утга учиртай өөрсдийн тэр дундын тэр нэгдэл тэр дундын орон зайгаа олж үгийн санг бол бүтээж баяжуулж явах хэрэгтэй л доо. За дараагийн нэг. За галын үгний дараагаар бол нөгөө нэг алдарт нөгөө уналт өсөлт тий уналтыг үзүүллээ чартын тэдэн байранд өсөлт үзүүллээ ч юм уу тий одоо
юу гол их юу гэдгэлээ тэглээгээд ингээ ярахаар болсон манайхаа их дургуутдаг. За энэ талаар бас уг нь бол би жоохон уг цаг гаргаад дэлгэрэнгүй ярмаар байгаа. Дээр цагаан сараар бичсэн хүмүүс золголт хийлээ гэж нэгээ ярьлаа гэд золголоо гэж яриач гэд шүүмшээд байгаа хгүй. Тэгэхээр энэ номинализац гэдэг ер нь хэлний хөгжлийн явцад нэр үг үйлэг хоёр салаад уртлын тэр нэр үг үүсч чад тэр номинал процесс хөгжөөд ирэхээр тэгсэлдэг. Run гэдэг англи хэлний үг шүү дээ. Тэгэхээр I will run, I run гэвэл би одоо яг гүйж ихээс илүү те мэдхгүй зөндөө олон өргөн хавуулгын утгатай болж байна. Тэгэхээр зүгээр I will go running ч юм уу тэр нэр үгээ тусдан салгачаад үйл өгтөд цуг бичгээрээ ард нь авч байгаа тэр үйл үг нь өөрөө бие даасан юм хөгжлийн шинжтэй болсон байдаг. Гүйлтийн хувцас амсна, гүйлтийн цагаа гаргана, гүйлтийн зам дээр гүн те. Тэгэхээр манай монгол хэлэнд сүүлийн үед маш их тэр нэр үг үйл үг салах процесс үүсээд бид нар тэр тэгэлт ингэлт гэдэг нэг юм тэр болох хөврөл дээр яг уу ярилцах хэвээр нэр үг өөртөө угаасаа үүсэх манай тийм дүрмүүд байгаа шүү дээ. Тэр процесс ингээ яваад байгаа харагдаад байгаа. Тэр чинь яагаад вэ гэхээр урд талынх нь тэр номиналаар нэрлэгдэж байгаа процесс нь хөгжих гээд байгаа царай шүү дээ. Хөгжих гээд өөртөө бие даасан өөрийн тэр signified бол те өөрийнхөө signifier-ыг нэхэд байгаа процесс явж байгаа. Жишээлбэл за энэ гурав дахь нь бүр дөрмийнхаа нэрээс эхлээд амар малцсан сонирхолтой. За монгол хэл бол үйлдэх хэвээ хилээлэгддэг. За үнэ үйлдэх хэвээ хилээлэгд. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эхлээд өгүүлэх хүн эзэн бие байх хэвээр. За тэгээд тусах ингээд орж ирж явж байгаа юу н үйл үг нь байдаг. Тэ? Би хэлээ явуулаа би тийм хилээлэгддэг. Тэгэхээр идэгдлээ ч юм уу явагдлаа ч юм уу авч үзэгдлээ ч юм уу юм пассив хэллийн үйл үгийг бол манай монголчууд ер нь жоохон ад үздэг. Дургу. Энэ бол монгол хэлний процесс биш. Энэ баггүй да хамгийн дуртай өгүүлбэр нь энд ингээд нэг монгол хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр хүн нэг юм ингээд хин энэ үйл үг бол манай үйл үгний хувьд маш хүчтэй илүү байсан. Яа тэгэхээр эндээс л монгол хүн ямар ч гэсэн энэ тал нутаг дээр тэр нэг ганцаараа нэг юм эзэн байхгүй тэр хүн бүгдийг үлдчихэж штэ. Тэгээ үлдсээр нь байгаад үйл үгийн аймаг амар хүчтэй болсон. Хувирал аавч гэж одоо чигтэйхэн. Одоо жишээ нь Японы үйл өгнүүд дээр нэгэн үсгийг өөрчлөөд ойролцоо утгатай салаа үйл өгүүд үүснэ гэдэг бол бас тийм боломжтой биш. Монгол хэлэнд бол ерөөсөө ингээд одоо юу гэдэг те тонтгоног тонолцогч гэдэг юм уу бүр ингээд үйл үг өөрөө солонгын хувир шиг ингээд хувирч чаддаг амар хүчтэй бол. Тэгэхээр эн чинь одоо яагаад passive have амар хэрэгтэй болчиход байна вэ гэхээр эн чинь одоо бид нар нэг тэр ганцаараа тэнд малж исэн нөхөр дорж биш бүгдээрээ нийлээд энэ хотод хийж байгаа энэ системийн хөгжил явж байгаа шүү дээ. Энэ систем чи яа нь вэ гэхээр үйлдвэр тонгорох хэвээр объект уртаа гарч ирээд тэр тоологдох хэвээр ямар нэг байдлаар үйлдэгдэх хэвээр судлагдах хэвээр тий экспортлогдох хэвээр. Тэгэхээр бид нар одоо тийм ганцаараа бүх үйлийг үлдээд байж идэг хэвээс бүгдээрээ нийлээд дундаа нэг юм хөгжүүлээд тэрийгэ бие даасан объектив үзэгдлийн хувьд хөгжүүлэх гэж байгаа тийм систем рүү явах гэж байгаа юм бол бид нар passive have-ийг хүлээж авахаас аргагүй. Одоо бүр энэ дөрмийнхаа нэрийг өөрчлөх хэрэгтэй. Бусдын эрхэнд үлдэгдэх тийм. Энэ ч одоо комплекс аахгүй. Юу амар хүмүүний эрхэнд орсон тийм байхгүй шүү дээ. За энэ бол дөрмийнхаа нэрхлээс авахлаад бас нэг юм сонирхолтой. За энэ зөв бичих дөрмийн маргаан. За хизээч үл дуусах те ингэж бичдэм маа наад үгүй чин дээр нөгөө нэг телевизийн хүүхдүүдийн нэвтрүүлгээс наадах чи одоо нөгөө саяхан өвхий хөрөнгө зэжилсэн байсан наад чи өвхий хөрнөөсөн байж те гэл өдөржингийн маргаан болж байгаа хгүй. Анекдот л те. Яг хөө зөв бичих дөрмийг хүн тэр дөрмийг бичиж байгаараа юм батлах гэдэг юм биш. Юу нь бол яг уншлага хийгээд тахад тухайн системийг мэдчихээн гэдэг зүгээр лид юу штэ. Лид одоо амжилт гэх юм уу та сав тэ дагалдан гарах амжилт болохоос ш. Бид нар чи хэлээр хамгийн гол нь 12 шүнцийг илэрхийлэх гэдэг сэтгэх гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ зөв бичих дөрмийн маргаан ийм техникл маргаан маш их явдаг. Тэгэхээр бид нар энэ үгийг ингэж бичнэ гэсэн маргаанаас том параграфын төвшин тий текстийн төвшин агуулгын төвшинд маргаан монгол хэлээр хийхгүй байгаа гэдэг нь илүү том асуудал байхгүй. Одоо би чинь гампи уншигч байна гомпа. Тий гомпа дуртай гомпа
өмнө нь ялангуяа гой юм өгөө стайл бичдэг байлаа. Тэгээд гампи дүрм гэж нэг амар асуудал байгаа шүү дээ. Тэгээд нөгөө дүрмээ мөрд гэдэг хүмүүс бол одоо гампи хийдчих бас бичих болгоно загнадаг баг. Тэгээд бид нар ч юм бол тэр тоохгүй шүү дээ. Тэг гамп яагаад дүрм тоохгүй вэ? Би бас бодоод байгаа. Тэр чинь тэр монгол хэлээр өгөөдж гол юм баггүй да. Түүнээс биш тэгэж дүрмийн дагуу системийн дагуу монгол хэлийг хөгжүүлэх гэсэн юм биш. Тэгвэл гампи өгөөгүйгээр энэ монгол хэл чинь бас амар уйтгартай болчиход байгаа. За тэгэхээр энэ маргаанаас яаж гарах вэ гэхээр ер нь бол энэ 10 жил түүхтүүдийн монгол хэлний агуулга дээр манай монгол хэлний дүрм бас хүнд дүрмдээ орно шүү дээ. Их жишээ нэг шиг гэдэггүй те. Би бол маш хүнд монгол хэлний онлын хичээлүүд 6 дугаар ангид авчихсан сандыг. Тэгэхээр зэрэг монгол хэлний дүрмийн одоо юм рационал те ядаж л их шиг гэхэ болох. Тэр чинь энэ дижитал хөгжилтэй илүү нээцтэй юм билээ шүү дээ. Тэгээд хүүхдийг монгол хэл дээр тэр агуулга авдаг. Агуулгаараа хоорондоо тэр харилцдаг, хэлцдэг те. Тэр тал руу монгол хэлний боловсрол явах хэрэгтэй болов гэж бодод. За энэний өмнөх би гэдэг. За эдгээр маргаанууд дээр ер нь ингээд хараад тахад манай энэ монгол хэлэн дээр монгол хүний эгоизм хамгийн тод илрээд байгаа. Эгоизм. Өөрөөр хэлбэл жишээ нь үйл үгийн өгүүлэгт хүн бий байх ёстой. Үйлийг би үлдчих ёстой. Би зөв бичих дүрмийг ингэж бичдэг байсан. Энэ ингэж бичигдэх ёстой. Тэ? Би монгол хэлийг хамгаалагч байна. Би монгол хэлийг одоо юу гэдэг дараагийн үед шилжүүлэх өөрөг хүлээсэн хүн бай. Нэг тийм төв дөр байгаа байхгүй юу? Тэгээ би энэ хүмүүс дээр саяны пост жаахтай миний нөгөө хийждэг хэрүүлэнийг өргөлжилтэй тий. Та нар ингээд би ингэж явсан тэгж явсан намайг чам би буруудаагүй байна ингээд монгол хэлээ сураад сайхан байна. Тэгээ за яг харлаа тэгээ буруутсан л байна да гэ. Яг эн чинь манай Монголын одоо оюун ухааны тий оюун санааны хэлэлцүүлэг монгол хэл дээрх бидний энэ одоо жишээ за ёс зүй гэж бод тий. Монгол хэл дээр бид нар өнөөдөр ёс зүйн хэлэлцүүлэг хийж гэнэ үү? Философи хэлэлцүүлэг хийж гэнэ үү? Тэгэхээр зэрэг бид нар хэлийг бие төвөөс илүү тэр signified гэдэг тэр нэг хар муур шүү дээ. Тэрийг илэрхийлж байгаа, тэрийг дүрсэлж байгаа, тэрний талаар хэлэлцүүлэг явж байгаа гоё тэр процесс руу хүндийн төвөө шилжүүлж чадахгүй юм л да. Дотроо өөр дээрээ байгаад байна тий. Тэгэхээр зэрэг би жишээ нь одоо тэнд байгаа тэр энэ цонхоор харж байгаа модны тухай монгол хэлээр бичээд гаргачаар сэдв ерөөсөө мод биш. Тэр нэг би монгол хэл хэрэглэгч гэсэн тэр нэг хүн тэгээд дараа нь над руу орж ирж байгаа би тий. Энийг энэ хоёр дээр л хамаг юм байгаад байхгүй. За тэгээд яагаад тийм байна гэдэг рүүгээ орно шүү дээ. Энэ бол өгн диссертацийн сэдв, thesis гоё судалгааны сэдв болох хэвээр чухам хийж гин үгүй юу те. Тэгэхээр одоо би чинь зөвхөн хэл биш ингээд яг олон нийтэд харилцаж бичиж ингээд ясаар одоо ноцолцоор байгаа гэх юм уу. Хатуу кодлогдсон догматик ямар нэг юм нэгдсэн кодоор кодлогдсон сэтгэлгээг ингээд жоохон ойлгох болчих жоох. Зарим асуудал дээр бол тийм байдгүй. Харьцангуй юм плюрализм буюу олон талаас сэтгэхэд орж ирж. Зарим одоо хэлний асуудал дээр бол яг шашин мэт юм хатуу кодлогдсон хандлагаар орж ирж. Тэгээ юунд кодлогдчих үгүй те. Тэгэхээр одоо чинь миний бодлоор энэ дөрвөн мөрөнд бол кодлогдсон байна. За тэгээд кодлуулад хэлээ эрхэмлдэг болсон юм байна. Үнэлж хамгаалдаг те болсон юм байна. Гэхдээ дотор нь жишээ нь хаана юу ингэж кодлж төгсчээд байна гэж жишээлх юм бол бид нар одоо ярилцах хэрэгтэй шүү дээ. Эргэж харах хэрэгтэй. Жишээ нь энэ ингэж чин зоригт өв дээдсэн нь өв их хэлнэ гэж. Дараагийн слайд дээр. За энэ бол одоо монгол хүн болгон хүүхд байхаас радиогоор одоо шашин мэт уншиж орж ирдэг нэг юм. Тэгэхээр энэ дээр бас ингэж хэл мал гуравтай багт хэн ба юм бэ те? Тэгээ хэлний төлөө тэмцээн гэдэг нэг юм шүлөө ийм баялаг эрдэнэ гэдээ ойлгоцсон юм суулгацсан баг. Хүн ихэр чинь ер нь эрднийг яад хав дарна штэ. Хав дарна, сугандаа авчуулна, одоо ингэртэй ерсөн ингээл түгжээл те. Яг л нөгөө нэг одоо уул уурхайн nationalism, resource nationalism гэдэгтэй адилхан юм болчих жоо.
Энийг л намайг хавдгал хамгаал гэж ерөөсө загсан одоо юм байна. Өвөг дээдс мэн гэд. Одоо энээсээ ургуулад бас нэмээд хөрхи түүхэн бидний сэтгэлгээг бүрдүүлж байгаа тийм. Маш их олж ирдэг комент болохоор намайг чи гадаад хэлтэйгээр дээрлэхлээ гэдэг тийм өнгөрлөө гэдэг тэр ихний слайд дээр байсан шүү дээ. Тэр чинь яагаад тэгж үзээд байна гэхээр хэрвээ чи хүнийг өнгөрлөө дээрлэхлээ гэж үзэж байгаа бол юу ч гэсэн гоё юм гэж үзээд байгаа хгүй. Тэ? Нэгд. Хоёрт дээрлэхүүл чинь намайг ингээд дарамтлж ийн гэж үзээд байна гэдэг чинь комплекс байна тийм үү? Айдас байна. Тэгэхээр нөгөө нэг одоо сая зундуунд орчгаа хамгаалаараа тэмцээрэй гэдэг хар чинь энэ хүн чинь юу вэ гэхээр нөгөө хэлийг тэлж явах ёстой дэлхийн одоо энэ үзэгдэл үндсэн хэлний феномен хар муурыг дайснаа гэж үзээд байгаа. Айгаад байхгүй тэрнээс гоё юм бэ гэж бол харж байна. Гэхдээ айгаад байна. Тийм учраас нэг юм хэл нэлтэй хүн өөртөө хэлээр харилцангууд нөгөө айдас нь ингээд тий за манай нөгөө имиж нөгөө өвөг дээдсийн үг захиа санаанд нь орол тий миний хамгаалах гэж байгаа юм нэг тийм дэлхийн өөрийнх нь яг юм манай нөгөө манж энтер Орс тий 70 жилийн Орс тэрний өмнөх манжийн энтер гэл маш гүнзгий комплекс биднэрт явж байгаа шүү дээ. Түүнийхээ агуулга дотор дэлхийн хэлний хөгжилтэй дэлхийн өмнө нь ингээд Монголд бүр 13 дугаар зуун 15 дугаар зуун ингээд яваад ирсэн энэ дугуй тойргоо тэлэх процесс хаа нэг газар ингээд тодбор дотор зогсчод байгаа юм. Энээс болж ялангуяа мэрэгжлийн салбарууд за IT байна тэгэл те жишээл ухааны ялангуяа манайд дээдлийнх энэ хэсгийг бүтээж чадаагүй учраас салбар байна шүү дээ. Одоо улам л тийм болсоор байна шүү дээ. Энийг signify хийх үгийн сан бүрдүүлэхээр ингээд өөрсдийнхөө дотоод айцаар зогсчод байгаа юм талууд. За энэ гоё яваастай тий. За энэ бол одоо жинхэнэ манай уншигчдын уугуул одоо хүсээд байгаа нөгөө уугуул монгол хэлээр бичсэн байгаа анхааруулах штеп. Тий. Энийг энэ зураг жоохон бүдгэх харагдаад энэ ингээ нөгөө нэг төрийн алтны нэг цонх байхгүй да. Тэгээ нөгөө төрийн албаа агч нөгөө нэг мэдгүй ард түмтэйгээ ингээ нэг тийм ханы наан цаана гарцсан тий. Айс юм уу одоо яасан. Тэгмүүд ингээ би очиод намайнуу гэдэг энэ микрофон руу ингээ хандаа ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгмүүд нөгөө яа тийм манай монголчууд тэрлүүн ярьдгүй ч юм уу, дээгүүр нүлэдэг ч юм уу, яадаг чинь нүддэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөөд бол чи анхааруулга тавьсан байна шүү дээ. Та энэ хаар юм руу ойртой тий. Тэгээд энэ ч одоо тэр нөгөө манай монголчуудын хүсэж байгаа signifier бидний хэлж байгаа бүх үгийн сан бүгдээрээ уугал нутагсан танил монгол хэлээр илэрхийлэх гээд байгаа энэ амар юм төгс жишээ нь. Тэгэхээр бүх ямар уу юм шүү дээ. Юм шиг сайхан монгол хэл хаана тий. Тэгээ одоо та нар мэдчихэж шүү дээ нөгөө нэг цагаан юм хийсч хэлдэг. Нөгөө нэг өнгөрлөл ч юм уу эхэндээ бол арай дээд төвшөнд байхдаа нөгөө өнгөрлөө гэдэг ингээ маргалж ирсэн байхгүй нөгөө техник маргаанаа хийжсэн. Түүнээс үүш ингээд өнгөрл хийсэдээ нулаас манай хотод хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг нөгөө агуулга бол бүр дараагийн оюун ухааны процесс болчихж байгаа. Тэгэхээр зэрэг нэг ийм монгол хэл дээр рүүгээ улам ингээд энэ хар юм гэдэг рүүгээ явцсан. Байдалтай бас одоо болох ёсоо гэж бодох юм даа. За анхаарал тавьсан баярлалаа. За ярилцлага. Одоо эрх мэдэл гэдгийг эрх зүйч гэдэг юм ингээд нийлүүлж бичээд ингээд нэг үг болгох хэрэгтэй. Тэгээд яг би одоо үг гэж юу юм бэ гэхээр нэг л юм баймаар юм шиг байна. Тэг нэг л юм. Гэтэл нөгөө нэг үгээр хэлж чадахгүй болохоор хоёроор хэлдэг. Хоёроор болохгүй бол гурав, болохгүй бол ингээд цаашаа явдаг тийм. Одоо сая хэлж тэр энэ нэг хар юмд ойртоорой гэж шүү дээ. Тэгээ одоо энийг бидний зөндөл ярьдаг унтраалга тэгвэл ягаад асаалга гэхгүй гээ тийм жишээлбэл. За бие засах газар гэдэг юм эсвэл нойл гэдэг юм уу тийм. Энд одоо жорлон гэхээр нэг юм санагдчихдаг юм уу ингээд ийм асуудлууд байгаа. Тэгэхээр бид нэр энэ талаар ингээ яриад их юм бол маш их юм ярьж болно. За тэгээ энэ яриануудаа нэг тийм шүүмжлэх аястай бас болж магадгүй. Тэгэхээр монгол хэлэнд одоо зайлшгүй өөрчлөх ёстой одоо
зүйлүүд юу байдгийг, хийнийг өөрчилдгийг энэ талаараас бодож байгаа юм байлаа чи гэж. Улс гэдэг үг, төр гэдэг үг, улс төр гэдэг үг гурав чи бие даасан үгнүүд байна шүү дээ, тий. Тэгэхээр яг санал нэг байхгүй юу? Нэг үгийг нэг одоо юунд бичих, нэг үгээр бичих гэдэг ийм шинжилгээс ахуулаад гэхдээ энэ нэг юмыг бас хэдүүлээ анзааръя. Хизээ энэ нийлмэл үг үүсээд хизээ нийлүүлэх хэрэг гарчаад байна вэ гэдэг чинь ер нь саяны энэ галиг үг ахгүй гэсэн болж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо урд өмнө Монгол хүний заан нэрлэх шаардлагагүй байсан, авч хэлцэх шаардлагагүй байсан ийм системийн хөгжлөө эхлүүлээд явж штэ тий. Энийг одоо бид нар модернизац гэдэг модерн энэнийг заан нэрлэх хамгийн гол нь эхлээд энэ нэр үгийн сан байна л да. Галиг үгийн сан. Тэгэхээр жишээ нь галиг үгийг буулгаж авах дөрвөн өнөөдөр хүртэл монгол хэлний тодорхойгүй байна. Одоо түрүүн жишээ татдаг the presentation гэдэг шиг бид нар галиг үгийг ингэж хүлээж авах гэсэн дүрмтэй болоод тэрэн дээрээ сэтгэлгээгээ жоохон нээлттэй болгоод ирэх юм бол үгийн сан баяжаад ирнэ шүү дээ. Тэгээ үгийн сан баяжаад харилцаж байгаа, ярилцаж байгаа энэ агуулга нь өөрөө өргөжөөд ирнэ тий. Тэгэхээр энэ дээр тэр нөгөө айдсан тэглээд байгаа. Монгол хэл маань ингээ хар болох нэ, гадаад болох нэ гэдэг. Монгол хэл бол үйл үг нь өөрөө тийм хүчтэй бие даасан өндөр хөгцсөн хэл учраас нэр үгийн тодорхой хэмжээний тэглэлт дээр бол тэгж юугаа монгол хэлээ алдаад ч юм уу те дэлхийд эзлэгдээд байх тийм эрсдэл бол гайгүй л дээ. Тэгэхээр тэг хэл зах зээл хоёрыг ер нь бол бас хот те одоо энэ хот байгуулна гэдээ яриад байна шүү дээ. Хот гэдэг юм чинь байгуулагдах биш ургамал шиг нэг тийм бас ургадаг. Хэл бас ер нь тийм шүү дээ. Хэл ямар нэг процессын өөрчлөлт явж байвал заавал цаана нь амьдрал явж байна те. Тийм амьд. Тэгэхээр зэрэг бид нар амьд явж байгаа өөрчлөлтийг хүлээж авах тэрэнд дагуулад үгийн сангаад хэлээд дагуулад тэрэнд сэтгэлээгээ ингээ нийцүүлээд явахд бол хэл аяндаа өөрөө хэрвээ амьдрал хөгжиж юм бол хөгжөөл явна шүү. Тэгэхээр би хэлийг хөгжүүлэх гэдэг энэ өөрөөр хэлбэл ийм тухайн хэлэнд өөртөө чиглэсэн юм одоо хот байгуулах гэдэгтэй адилхан санагдаад байгаа байхгүй юу? Бид нар хэлээ хэрэгжилж явах хэлээ хэрэглээд бичих. Тэ? Хэлдээ монгол хэлээрээ унших. Ерөөсөө тэгээ явж уул нь бол энгийн гэх юм уу? Ерөөсөө л монгол хэл дээр бичигдсэн сайн агуулга шүү дээ. Монгол хэл дээр бичих, унших, тэрийгэ ярилцах. Нөгөө монгол хүн чинь гараад ирлээ тий. Өөр номоо бичлээ, нөгөө өчигдөр зураг авчлаа шүү дээ. Одоо малгай энтер бол бүр дээшсээр л байт юм уу? Тэр шиг тийм гарч ирсэн монгол хүн ч бүр хяналтаас гараад явчлаа шүү дээ. Тэгэхээр тэр монгол хүн чинь нөгөө хэлээ өөрхий кирилл үсэг болгуулсан ч гэсэн за ерөөсөө энийг л хамгаалъя гэж юу бодсон талтай биш. Тэгэхээр энэ чинь нэг 30 хэдэн жил 35 жил манай үндэсний үзэл зарим талаар сайнаар зөв талаараа сэргэлээ. Зарим талаар хилэн дээрээ бол хит хуучсан үзлэр тийм энийг жоохон хав дарах гэдэг байгаа талтай юм шиг санагдаад. Түрүүн хэллээ шүү дээ одоо хэлийг сайн хэрэглэх ёстой гэж ойлгосон зөв. Тийм. Хэлийг сайн хэрэглэх юм бол хэлээ хүчдэг юм байна. Тэрнээс биш хин нэгэн хөгжүүлдэг юм байна гэж ярьлаа. Ёстой санал юм байна. Тэгэхээр одоо энэ хэлийг чинь ингээд нэг байгууллага юм уу? Нэг хэсэг бүлэг хүмүүс юм уу те? Одоо бол ерөнхийлөгч хөгжүүлээд байгаа юм уу? Одоо элбэгдэрч цаа хоёр суучгаад янз бүрийн хэл хөгжүүлээд сууж исэн да. Тэгэхээр энэ хэлийг хэн нэгэн өтгээдэд одоо хөгжүүлэх тийм эрх мэдэл олгодог, санхүүжилт олгодог энэ байдлыг хадгалж үлдгэсэн тийм хүчин нэг байх шиг байна. Тэгэхээр хэлийг бүхэн хөгжүүлж байгаа. Гэхдээ хэлийг өөрийн мэдлгүй хөгжүүлж байгаа. Тэрийг л өөрөө ярьж байгаа байна. Тэгэхээр хэлийг өнөөдөр жирийн хүмүүс ч гэсэн бид нар өдөөс өмнөх ярилцлаган дээр ярьсан. Өнөөдрийн бидний үзэгдэж байгаа сайн муухай имийг урд өмнө хизээж хэлж байгаагүй тийм илэрхийлэлээр илэрхийлдэг. Өглөө бид нар ярьсан цүнх баригч гэдэг. Тэгэхээр хизээ 50 жилийн өмнө цүнх баригч гэдэг үг байсан. Тэ? Яриа байхгүй. Тэгэхээр яа харахгүй хүмүүс энэ хэлээрээ
байгаа байдлыг яг онож нэрлж гэнэ гэдэг бол энэ өнөө цагтаага хэлтэйг хамт хөгжиж гэнэ гэж би ойлгож байгаа. Тийм учраас хэлний бодлого гэдэг бол энэ амьд хэл шинээр авах юм аваад орхих юм орхиод явдаг. Гаднаас маш их үг авах ёстой. Маш их үг зохиох ёстой. Тэрнээс гадна монгол хэлээ их ухаж монгол хэлний язгуур үгийг монгол хэлнээс ургуулж шинэ хэрэглээнд оруулах маягаар монгол хэлээ тэлэх ёстой гэж бид нараас ярьж байгаа юм. Тэгэхээр ийм хэлбэрээр хэл хөгждөг болохоос биш ямар нэгэн тушаал шийдвэрээр хөгждөг энэ арга барил битгий байгаасаа энэ чинь улам энэ хэлийг хэсэг бүлэг хүмүүст хуваарлж өгөөд за тэгээ монгол хэлэндээ муу бол монгол хэлний багш загнуулдаг. Ийм хэлбэрийн юмнууд яваад байгаа шиг байна. Тэгэхээр би энэ яриа руу оруулсанд үнэхээр баярлж байна. За баярлалаа. Тэр өөрийн тань сая дурдсан нөгөө нэг тийм хүрээлэн ч юм уу нэг эрдэмтэд ч юм уу суугаад нэг хэлийг хот барих гэж юм шиг хөгжүүлэх гэдэг юм шиг хийгээд байна шүү дээ. За тэгээд юу л за яг дотор нь үнэхээр хэл бичиг сэтгэл зүрхээ зориулсан хүн байж болох юм. Ер нь яг манай монголчин хэл бичигч байна уу? Тэр гадаадад элчин суух гадж байна уу? Ерөөсөө л нөгөө энэ орчин үеийнхаа хүний амьдрах савыг системийг хийгээг болохоор зэрэг Монголын ард түмний нэг үлдсэн энерги шүү дээ. Төр байна, хэл байна, соёл байна. Энэ дээр нэг хаа нэг газар нь тэгж байршиж, шимэгчилж юу ч юм бэ нэг гал зүслэлтэй юм сэтгэж гаргаж тийм үү. Түүгээрээ энэ төсвөөс өөрийн нэг тийм сарвал өдөр тутмынхаа амьдралыг болгож өгдөг ийм бүтэн ийм сүрэгтэл болчлоо шүү дээ. Тэгэхээр тэр дотор бол энэ хэлнийхэн багтаж байгаа гэж бодож байна. Тэгээд хэлийг бид нар хэрэглэхдээ одоо жишээ нь би сая ихвчлэн нөгөө галиг үг талаас яриа авчлаа л да. Сая та тэр хуучин өөрийнх нь монгол хэлний үгийн санг те эргээд сэргээж гаргаж ирэхийг дурдсан нь маш чухал гэж бодож байна. Нэг ялангуяа би энэ Кусамакура дээр ажиллаж байгаад ингээд мэдсэн бид нар энэ сэтгэл мэдрэмжийн гэх юм уу хүний ноён санааг хөндлөнгөөс 3 дахь нүдээр ажиглах тэр нэг ялангуяа буддизмын айс авдах үгийн сангаар бол үнэхээр одоо бас нэг баг 1000 жилийн одоо сан бол байна. Тэгээ энэ чинь нөгөө 70 жил тасраад ингээд төв номын санд бол хураалттай байгаад байдаг. Тэгэхээр энэ нэг тийм нэг эрдэмтэн гаргаж ирээл энд ийм үг байна энэ төр гэд бас нэвтрэхгүй шүү дээ хэл амьд учраас. Тэгэхээр эн чинь жинхэнэ одоо тэр хүүхдийн багаас хэрэгжилж байгаа хэрэглээний үлгэрийн номноос эхлээд тийм үү. Бид нар энэ хүний дотоод ертөнцийг илэрхийлэх тэр монгол хэл бичигт байсан тэр үг санг сэргээх тийм ажлуудыг стол бодлогоор явахад бол зарим үгийн сан сэргэж таарна гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн Монгол дотор хөгжүүлээгүй системийн тэр одоо тэр объектив системийн хөгжлийн хувьд бол дэлхийгээс үгийг аваад Монгол хүний бидний сэтгэл мэдрэмжийн ертөнцид бол бид нар чи өмнө нь илэрхийлээд тэрийгэ бүрдүүлээд бичээд шинжилээд эрдэмтэн мэрэгдэн тэнд хураацсан байна шүү дээ тий. Тэндээсээ бол ёстой тэр хүсэж байгаа уугал монгол үг гэдэг чинь бол гарч ирнэ. Бид нар одоо жишээ нь машин гэдэг үгийг орос хэлнээс авлаа. Тэр яг машин тэнд хийгдсэн тий баруун хийгдсэн. Харин бид нар филинг гэдэг үгийг бол авахгүй байж болно. Бид нарт тий мэдрэх, мэдрэмж, сэрэх, сэрэмж, сэрэмсэр тий ухах, ухамсарлах, ухамсар одоо санамсар тий санаад сэрэх энэ бүх үгийн сан бол биднэрт бол байгаа. Тэгэхээр энийг бас тэр хоёр том айс авал байгаа юм л да. Ер нь бол нөгөө литератур илүү юу талтай фикшн талтай тий тэгээ нон фикшн мэрэгжлийн тал руу. Энэ хоёр дээр жоохон хоёр өөр аргачлал барьж авах бодлого хэрэгтэй байна. Би социализмын үеийг ингээд бүх талаар муулдахтаа санал нийлдэггүй. Социализмын үед Монгол хэл маш их хөгжсөн. Бид нар хичнээн их одоо гадны уран зохиолыг орчуулсан билээ. Хичнээн их шин үгнүүд орж ирсэн билээ. Хичнээн роман бичсэн билээ. Ингээд үзэх юм бол тэр одоо социализмыг муулж байгаа бүх юм дотор ингээд бүх юм утгаад хийж нээж яах юм. Хийсэн юм руугаа дараад гэдэг юм бол юу боддог байхгүй юу? За энэ бол нэг санаа. За тэгэхээр хэлийг ингээд одоо өөрөө хөгжих нэ гэдэг ойлголттой бас үлдчих магадгүй.
Тэгэхээр мэдээж хэрэг сайн хэрэглээ гэдэг маань сайн контентууд гаргах хэрэгтэй. Сайн уран бүтээл гаргах хэрэгтэй. Сайн бичвэрүүд гаргах хэрэгтэй. Тэгэхээр хэл бол ингээд зүгээр л нэг урсгалаараа бас байж болохгүй болчихдог. Өнөөдөр хэлний зэгцлэх асуудал зөндөө байна. Тэгэхээр энэ хэлний бодлого гэдэг чинь энэ хэрэглээг зөв зүйтэй нэгдмэл болгох чиглэлээр л байх ёстой болов гэж би хэлний бодлогыг томьёолох нь зүйтэй байх гэж бодож байгаа. Ярьсан те социализмын үед яг саяны өмнөх ярианд хоёлоо дурдсан хоёр чиглэлтэй хоёуланд нь хөгжсөн гэж бодоод байгаа байхгүй. Бид нар чинь тодорхой хэмжээнд бол мэдээж том supply chain буюу одоо энэ Зөв Европ зөвлөлт орсон те том supply chain нийлүүлэлтийн сүлжээ дотор нэг үйлдвэрлэлийн систем бол зангидсан шүү дээ. Тэгэхээр тэрийг дагаж орж ирсэн 60 он мэрэгжлийн үг хэл дотор өнөөдөр ч гэсэн та нар одоо ингэ нийслэл очиод бүтээн байгуулалт тийм ээ. Ямар л одоо мэрэгжлийн ажил явагдаж байна. Яг тэр vocabulary, яг тэр үгийн сангаараа явагдаж байна. Хоёрдугаарт одоо сонирхолтой жишээ авахгүй да бид нар чинь жишээ нь уг нь бол шашингүй ийм изм дотор тий шашингүй идеологи дотор коммунист системээр явж исэн юм шиг мөртлөө жишээлх юм бол одоо Дантегийн орчуулга байгаа ш. Сая цэглаангүй шинээр гаргаж ийн. Гэтэл чи өмнө нь Данте гэдэг чи өөрөө христийн шашны суур одоо классикуудын сонгогдгуудын нэг штэ. Тэгэхээр тэрийг орчуулад гаргацсан байна гэдэг ганцхан энэ жишээнээс харахад л бид нар бол тэр тухайн тэр их хүмүүс хэл бичгийн хүмүүс бол тэр нэг зай сэмхийгээ олж аваад үнэхээр юм бас бодлоготойгоор асар их өв санг бүрдүүлсэн байгаа. Тэгээ тэрийгээ дагаад тэр чинь хөгжижсэн байгаа. Тэгээд өөрч баг энэ манай нийгэмд хийх ч юм байгааг бах. Тэгээд нэрээч уншижсэн баг. Уншижсэн тулдаа бас хийгдэж байгаа штэ. Зах зээл нь захиалга өгж байгаа штэ тий. Уншигчтай байсан гэсэн. Тэгээд та сая хэлний бодлогын талаар аль тал руугаа хаанаас барьж явах вэ гэдэг чинь. Тэгээд энэ дэлхийд чи ер нь хэлж байна уу, эдийн засагч байна уу, улс төрч байна уу? Тийм бодлогогүй юм гэж ер нь бодлогогүй үндэстэн гэж ер нь мэдхгүй биднээс өөр юм мэдхгүй байна уу тий? Бодгол ёстой шүү дээ хүн. Бодгол ёстой. Бодлогыг тэгээд хэлийг бид нар ингээд том юм лингвистик онлын агуулга дотор нь мэдээж яриад онол хөгжөө явж байгаа хэрэг. Тэгээ ер нь бол зүгээр яаж уншуулдаг болох вэ гэдэг бодлого шүү дээ. Яаж хүнийг монгол хэлээр хүүхдийг хүүхд байхаас нь монгол хэлээр уншуулах вэ? Тэр чинь уншгээд уншихгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр зэрэг монгол хэлээр уншдаг болцсон хүүхд чинь харин жинхэнэ амьдаар нь өөрөө хөгжүүлээд аваа явчих шүү дээ. Тэгэхээр бид нар жишээлх юм бол та мэдчихэж байгаа шүү дээ. Одоо хүүхдийн номуудыг ингээд энэ номын дэлгүүрүүдээр ороод ингээд татаад аваад хараарай. Одоо ингээд текстийн өнгө үсэг одоо тий яг том хүн өөрийнхөө хараанд зориулж хийдэг хүүхдийн номыг. Одоо нөгөө гадаадаас ултарч ирэхээр доошоо суудаг штэ тий хүүхд рүү. Жишээ нь бид нар сурах хүчиг дээр жишээ нь доошоо суухгүй байх жишээтэй тийм үү? Тэгэхээр чи энэ хүүхд чинь мэдээж хүүхдэд зориулсан өнгө форматаар хийсэн англи номоо ч юм уу YouTube ч юм уу үзээд явчихаа штэ. Тэгэхээр зэрэг ерөөсөө л унших тий хүн чинь уншсан хүн чинь буцаагаад ярина. Уншсан хүн чинь ойлголцсон. Тэгэхээр хүүхдийг энэ миний бодлоор уул нь бол гидсэнд байхаас л эхэлт юм шиг л дээ. Унших чинь гидсэнд байхад нь л уншаад эхэлчихдэг. Тийм тэр тал руугаа хүүхдтэй жоохон анхаарсан бодлого руу оруулаа. Аяндаа эдгээр чинь өөрсдөө биднэртээ хөгжүүлээд явах л та. За би энэ Кусама Кура гэдэг номыг болор эрдэнэ орчуулгын дараа уншсан. Тэгээд би уншиж явж байгаа л гів гэнтэг бодсон байхгүй. Гэхдээ энэ болор эрдэнэ чинь ямар архив үгтэй юм бэ? Яасан гэдэг хэний ч мэдхээргүй одоо өгнүүдийг ингээд оруулаад чинь ч одоо. Тэгээд би сүүлдээ нэг уулзаад чи эмээ өвөө дээр өссөн юм уу гэж асуусан юм. Тэг яаж ингэж энэ хэлийг ингэж их айхтар одоо өөрөө төв хэлний мэрэгчлэн биш гэж хэлсэн. За би ч өөрөө тэртэргүй биш. Тэг магадгүй хүмүүс ингээ хоёр мэрэгжлийн бас сүм хэлний тухай яриад сууцгааг одоо юу гэж хэлэх юм байгаа те. Тэгтээ нэрээ би тэгж бодсон шүү. Яаж ингэж хэлийг одоо өнөөдөр ч гэсэн ингээд фэйс дээр
Twitter дээр маш олон хүн дагдаг бичиж байгаа үгнүүд нь бол айгүй онцтой. Ер нь хүнийг бол одоо хайшинч гаргахааргүй ингэ бичдэг байхгүй юу? Үнэхээр одоо бичиж гэдгийг ингээ гайхуулж ийн гэж би одоо хүн магтж байгаа бас ерөөсөө тэгж би үнэхээр бахархаж байгаа байхгүй юу? Тийм ч гэсэн өнөөдөр энд ирээд бид нартай бас ярьж байгаад би бас их баярлж байна. Тийм учраас яаж ийм болцсон юм бэ гэж хүмүүс бодож иж магадгүй тэгээд би тэр үднээс бас энэ асуултыг тавих хэрэгтэй байна. За их баярлалаа. Тэгээд түрүү нөгөө хөдөлгөөний 3 дахьчнууд гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг 3 дахьчнуудээр харахад зүгээр би магтаалыг хүлээж аваад чих юм уу? Монгол хүн Монголын талаар бодож байгаад монгол хэлээр бичиж байгаа энэ ажлынхаа их чухлыг бол бас мэдээд байна. Тэгээд цаашаа ч бас ингэж бичих шүү ингэж улам бүр монгол хэлээр монгол агуулга бол гаргах зорилготой байгаа. Тэгээд түрүүний л хэлсэн уншсан л явдал шүү дээ тий. Ер нь яг нэг тийм сонирхолтой ч байсан юм болов уу? Нэлээд эрт жоохон бахта уншсан. Тэгэл одоо би 2003 онд Япон явах хүртлээр бол тухайн үед монгол хэлээр гарсан байсан. Ялангуяа утга зохиол тий. Дотоодын уран зохиол юм ба. Орчуулгын уран зохиолоос ер нь нэлээд уншсан байсан байх гэж бодож. Тэгээд явсандаа жоохон баярлалдаг хгүй яа. Тэгэхээр явж иж би тэр уншсан агуулгатаа кодлогдсон кодоо тайлж ирж байгаа штэ. Тэгжиж өнөөдөр яг түүгээрээ байж байгаа уншигчтайгаа ингээд зөрчилдөд байж байгаа. Түүнээс би одоо яг мэдтiin хүн чинь хүүхдтэй хасаа тийм нэгд социализм те тэр талаас авчгаар зэрэг яг л одоо нөгөө түрүүний хилээ хамгаалаад тэмцээрэй гэдэг дээрэл кодлогдол насанд хүрчихэж байгаа хгүй. Тийм. Тэгэхээр яг уу одоо зөвхөн бодит амьдрал яриа л та ингээд нэг тийм залуу эмэгтэйч гэдэг юм уу манай улс чинь соёлын гендрийн сэтгэлгээний янз бүрийн асуудал шүү дээ тий. Тэгэхээр ялангуяа нэг тийм дунд наснаас дээш насны нэг тийм улс төрөөр өөрөө бичих сонирхолтой ч юм уу ялангуяа эрэгтэй хүмүүс ч юм уу тий. Одоо барьцаад мэдхгүй ингээл их л янз болно доо тий. Их л янз болно. Одоо яамаар байгаа нь тийм баймаар байгаа мó бичмээр байгаа мó. Тэгээ би бол зүгээр ингээд яг ингээд хэлчихдэг шүү дээ. Үгүй ерөөсөө ингээд буугаад өгсөн чи өөрт чи юу намраа. Тий. Нөгөө ингээд давтахад аюу хэцүү зам байхгүй да. Тий. 4 настаас хойш уншсан. Тэгээд хоёрт бол би монголчуудыг нэг тийм номтой хөвгт хамгаалдаг соёлтой байна гэж одоо бас сайн бодод байна. Тэр нөгөө дээр үед бол тэр хутаг товлгаад гээд тодруулаад залцдаг. Тэр чин бол номтой хөвгтийг тэр орчин тойрны ахуй магадгүй Монголын тий соёлоос тусад нь аваад за энэ хүүхд бол ном сурна гэд ингээд зүгээр аваад тэрийгэ нийт ард түмэнд тийм аргаар кодлчих жоохгүй. Энэ хүүхд бол хутагтын хойд дүр хувилгаа. Тэгэхээр би одоо ингээд хөдөө байсан мөртлөө бага насаа эргээ бодоход бол тийм хутаг хувилгаа ингээд залхаа болиё гэхэд маш их тийм тусгай орчин бол гаргаж өгсөн. За энэ хүүхэд болроо бол ном уншдаг. Ерөөсөө л ном уншдаг гэж шийдсэн. Тэгээд одоо би өөрийнхөө гэр бүл дотроо хүртэл гэртээ хүртэл гэрийн ажил энэ төрөөс жоохон тийм тусгай хэрэгтэй их чигээ зарж мардаг тийм хөлт байлаа шин. Тэгээ би тэгээд авахгүй барьцаад ингээд тахаар үгүй айгүй төвхтэй те хүүхд тахта монгол хэлээр намын сангаа уншсан. Тэгээ яваад Токио сургууль Япон хэлээр уншсан. Тэ? Тэгээ эргээд ирээд хамгийн гол нь би чи иймэрхүү энэ өнөөдөр яриад байгаа шиг ийм яг практик дээрх монголчуудтайгаа ийм банк зөрчилдөх ийм тэмцэл баг 10 жил хийчихэж байгаа. Тэгэхээр чин тэр чин хүн чинь нөгөө нэг ийм синтезис хэлбэрт ороод нөгөөдөлтөлтэйгээ илүү ойлголцдог болоо тий. Тэгэхээр зэрэг яг ийм замаар бас явна гэдэг ах юм матгүй жоохон хувь заяа гэх юм уу бас нэг бодлын манай тэр хүүхэд байхаас унших боломж гаргаж өгсөн энэ хүмүүсийн энгийн хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн зүйл байхгүй юу? Тийм учраас би тэгж боддог байхгүй. За би буцаагаад бол бичиж өгөх хэрэгтэй байх гэж бол боддог. Өнөөдрийн ярианы одоо гол агуулга бол түрүүн би бас хэллээ энэ кодлогдсон юм байна. Одоо тэг кодноос гарахгүй болохгүй юм тий. Одоо архимархухаар бас нэг кодл энэ төр ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нэг тиймэрхүү маягийн юмд орсон юм байна. Тэгэхээр бид нар бол
өнгөрсөн үедээ ингээд төгжигдээд кодлогдоод шинэ юм авах боломжгүй болгоод энэ кодноос л одоо гарахгүй болохгүй юм байна. Хөлийг ингээд зогсон байдалд оруулж болохгүй юм байна. Хөлийг одоо хөгжүүлэхийн тулд маш их унших ёстой юм байна. Уншихын тулд маш их бичих ёстой юм байна. Маш их контент хийх ёстой юм байна. Ингэж хэл хөгжих ёстой юм байна л гэж ойлгож байна. Тэгжээж бид нар интернетээс бид нар одоо илүү мэдээлэл бид нар интернетд байгаа монгол хэлийг бол бидний бүтээл баг тийм ээ. Тэгэхээр тэр бүтээл мэн одоо олон улсын бүтээлүүдтэй харьцуулахад ямар шоу хэмжээнд байна гэдгийг тэргээр л харах байх л гэж боддог. Тэгээд энэ яриаг хийж өгсөн явдал би их олон хүнд бас сэрт хийлгсэн юм бодол төрүүлэх байх. Тэгээд эцэст нэг үг хэлэх үгээр хэлээд энэ яриагаа ингээд өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа. Сүүлд нэг папарацци сэтгүүлд төмрөө сэтгүүлчтэй ярьцлага өгөөд ер нь хэлсэн. Төмрөө сэтгүүлч асуугаадсэн эрхчлөө гэж юу юм бэ гэх те. Өөрийг ч үндсэн сэдвийн нэг. Тэгин чи кодо тайлхал. Тэг бид нар кодыг заримдаа догма гэж хэлж байгаа шүү дээ те. Догматик догма болтолно ингээд бид нар бол тийм догмагаар дүүрэн хуруудлал хийд амьдарч бие хүн болоод зарим нь бол насаараа тайлахгүй дуусчихж байгаа шүү дээ тий харамсалт. Тий. Тэгэхээр монгол хэлний явж ч гэсэн кодо тайлахад гоё биднэрт давуу тал байна тий. Угаасаа үг хэлний өөрийнх нь тэр потенциал өндөр хөгжсөн гоё суурь нь байж байна. Тэгээ монгол хэлээрээ бичиж уншия тий ярилцъя. За баярлалаа. Нөгөө үгийг нэг ноолсоор байгаад нөгөө шудраг ёс гэд хэлэхээр ямар ч шудраг юм сонсогдохоо байсан тухай хэлж чинь тий. Тэгээ энэ нөгөө түрүүний нэг юм дугуй байсан шүү дээ тий. Циклийн бүтэн тэгэнгүүт тэр бид нар дэлхийн болоод Монголын өнөөдрийг хүртэл явж ирсэн хүн төрөлхтний хүний юм оюун санааны ийм өв сан дээр босож ирсэн асар том абстракт тэр signifier буюу үгээр үсгээр бичигдсэн хугтхууныг гаргаж ирж өмнөө барингуудаа дээдлийн хагасыг хайчаад байна шүү дээ тий. Signified буюу тэр заа нэрлэж байгаа үзэгдлийг хийхгүй байгаа дангууд нөгөө хэл чинь хэл хэрэглэгч чинь амьд юм чинь. За энэний заа нэрлэж байгаа тэр цаатлын үзэгдэл нь бол байхгүй энэ өөрөө утгагүй ч юм уу тий. Энэ ингээл дандаа л ингээл хэлж идэг гэдэг тэр тал руугаа бөмбөлөг хагас байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм үгнүүд нэг ялангуяа бидний тэр нөгөө монгол хүний дээдлийн хагасыг хийж чадахгүй байгаа үзэгдлүүд төр маш олон үгнүүд одоо утгаа алдах одоо бүдгэрэх тийм ээ хазаах, гуйвах, туйлшрах ийм процесс бол явж байгаа. Энэ дэр ер нь цаатлынхын тэр амьдралын хэсэг, цаатлын тэр феномен буюу үзэгдлийн хэсэг дээр бид нар шийдэл нь өөрөө яг боддоор явагдчих юм бол энэ үг чинь дагаад өөрөө энэ уялдаатай юм чинь босоод ирнэ штэ. Тэгэхээр тэр цаатлын дээдлийн хэсэг бас бидний хэлний үзэгдлийн нэг хэсэг болчиход байгаа хөөх тийм. За ингээд цаашаа явахаар эн чинь нөгөө боловсрол руугаа явчихна. Боловсрол руугаа явахаар саяны яриа руугаа буцаад манай Монголын бүх асуудал чинь нэг юм ерөөсөө явж гэхдээ хамгийн төвчтэй бол уншлах руу л явчихж байгаа шүү дээ. Өнөөдөр одоо жишээ нь би өчигдөр одоо Монголын Шинжлэх ухааны академийн хэл судлалын хүрээлэн гэсэн үү? Бас нэг тийм мундаг хүрээлэн байна. Одоо тийшээ ороод жишээлх юм бол хамгийн сүүлд монгол хэлээр хийгдсэн би өгүүллүүдийг хайхад л одоо нэг ч меню нь ажиллахгүй шүү дээ. Нэг ч меню нь ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр одоо би энэ 2025 онд чи яах юм? Гараа зүнхээ үрээд яваад алхаад нэг хаалгачийг дамжаад ороод тий. Тэгээд аягүй бол байхгүй шүү дээ. Нөгөөх нь оруулахгүй аягүй бол. Тэгэхээр энэ бид нар нэг юмыг ялангуяа манай энэ надаас дээш үеийнхэн амар анзаарчих хэвээр. Коммунизмын өөрийнх нь тэр системээс үлдээсэн онцлогоос болоод мэдээлэл маш их сугандаа хавчулдаг юм. Хаалттай байдал дотор. Энийг бидраас дараагийн залуу үеэс эхлээд шал өөр болж явах угаасаа нээлттэй систем дотор амьдарч байгаа хүмүүс. Гэхдээ тэд нар маань болохоор эндээс бодлогоор хийж байгаа юм байхгүй учраас
Тэ? Хаа хамаагүй зүгээр нээлттэй өөртөө олцсноо хэрэглэл байж байгаа шүү дээ. Өөрийн чинь асууж байгаа монгол хэлээр уншлагын материал яг тухайн мэргэжлийн агуулга, нийгмийн шинжилгээ ухаан, түүхний хувьд байхгүй байгаа гэдэг энэ асуудал бол мэдээж одоо уг нь бол яамны те яг тэр төсөө захиран зарцуулж байгаа газруудын бас хийж явах ёстой л ажил шүү дээ. Тэгэхээр эний чинь монголчин өөрөө угаасаа популизм нурталтай гэх юм уу? Заавал ийм коллектив акц буюу мэргэжлийн өөрсдийн холбоотын шаардлагаар ямар нэг шинжилэл ардаа явдаг хоцрогдсон байгаа учраас багш нар сурагчид өөрсдөө ийм асуудал байгаа гэхлээр ухамсарт оруулж ирэх хэрэгтэй юм билээ. Нэгд бол одоо бид нар энэ 12 төгсөж байгаа хүмүүсийн үр дүн тийм болгоцсон байна. Түрүүнээс хойш яриад байгаа багаас нь уншуулахгүй байна. Хоёрт бол өөрөө чинь хэлж байгаа та шинжлэх ухааныг ингээд гаргаж ирлээ шүү дээ. Шинжлэх ухаан чинь өөрөө бид нар 90-ад оны хүртэл тодорхой хэмжээнд зөвлөлтийн тэр том юу гэдгийг ийм контекст дотор гэх юм уу тэдний тэр систем дотор аваад хөгжөөд явж ирсэнаа 90-ад оноос хойш бол үндсэндээ манай монголч харахаар ийм модерн болоод яваад байгаа юм шиг хөртлөө зөвхөн сурах хүчиг биш ерөөсөө шинжлэх ухаан сайенс гэдэг юм чи өөрөө манай улсын үндсэн энэ процессоос гээгдэж байгаа. Ер нь бол бид нар яаж нүүрс зарж гин, нүүрс оруулж ирж гин, машин унж гин, тэрнтэйгээ төгжирж гин. Зарим нэг хэсэг нь нүүрсний мөнгнөөс морь аваад уралдуулж гин. Том малгай өмсч гин. Тэгээд яг сайенс хаана вэ те? Одоо жишээ нь бид нар мэдчихэж штэ. Мовесийн физикийн ангид хэдэн хүүхд элсдэг болчлоо гэж ярьж байна. Яг үнэ. Тэ? Тэгэхээр зэрэг эн чинь өөрөө та түрүү хэлж шít. Монгол нэг тийм амар агуу хүмүүс сайенсыг мэдээд байгаа мөртлөө сурагч руу оруулж ирэхгүй байх уу гэдэг би бол үгүй гэж бодож байна. Угаасаа өөрөө оюун санааны оюун ухааны төвшөнд энэ процесс чинь бид нар хайчаад яваад байгаа юм. Ер нь бол бид нар зүгээр л дэлхийн хүмүүсийн хийсэн, бүтээсэн, зүтгэсэн, судалсан энэ бүх юмнаас ерөөхдөө одоо балансаар нэг 36-7 тэрбум үр тавьж байгаад хэрэгжилээ. Тэгсэн мөртлөө тэрний зэрэг одоо тэрний датаа хөдөлмөрлж, судалж, бүтээж ингэж ухах тэр процессоо болол хийхгүй яваад байгаа. Тийм л байдалтай учраас тэрэн сурах хүчиг рүү ингээд тусагдаад байна гэж бодож байна. Тэгээ өөрийн чинь асуултанд хариулахад их амархаа. Ер нь унших материалтай болох их амарх. Тэгээ энэ номон дээр Болор Эрдэнэ бичсэн би Болор Эрдэнэний өмнөөс яри хэлий. Хүсэл байвал одоо өөрөөр хэлбэл манай энэ төр засгийнханд ирэх барьж байгаа хүмүүст хүсэл байх юм бол бусд нь бүгдээр амрах. Хамгийн гол нь тэднийг яаж хүсэлтэй болгох вэ гэдэг л хамгийн хэцүү. Тий. Хэрвээ хүсэх юм бол болно. Хүсэхгүй болохоор хамгийн хэцүү тэмдээл байна. Тийм учраас яг яаж болох юм бэ гэдэг яриа бол тусдаа асуудалтай бас тийм. Тэр бол их амархаа. Тэр талаар одоо бид нар бас ярих боломжтой. Гэхдээ хүсэхгүй байгаа юмыг яриад дэмий цаг үрснэ юу болох вэ? За баярлалаа. За баярлалаа. За